Хөдөө орон нутгийн ялангуяа малчтын уулзалт болгон дээр хэрэгжиж байгаа энэ малын түүхийдийн үнгүүдлээс яаж одоо хамгаалах вэ? Цаашдаа үнэ өсгөх, зах зээл гарах боломж байна уу гэдэг асуудал их тавигдж байна. Ямар гарч идэл байна? Тэгээ малын гаралтай түүхийд тэн дундаа одоо хоньны арьс, ноос зэрэг одоо бүтээгдэхүүн ер нь үнгүү одоо жалганд хаягдчихж байгаа. За дайвар бүтээгдэхүүн бүр одоо бас тийм хэрэглэхгүй хаягддаг. Толгой ширнээс ахуулаад. Тийм болохоор малын гаралтай түүхийд жил болгон Монгол мал маань бас төлөөрөө өсч үржиж арвижж байдаг. Энэ одоо шавхагдчихгүй дундуршгүй баялаг болсон малын гаралтай түүхийд боловсруулах үйлдвэрүүд хэрэгтэй. Энэ одоо үйлдвэрүүдийг барьж байгаа болоход одоо Ховд аймагт хийгдэж байгаа үйлдвэр технологийн парк шиг ийм паркууд байгуулж эндээ одоо малын гаралтай түүхийд арьс шир, ноос ноолоор, адууны дийлсүүл, сарлагын хөөр, хялгас тэгэл яс тос одоо тий дайвар бүтээгдэхүүн гэдэг бүгдийг боловсруулдаг болчих юм бол энэ одоос нэвэн үртгэж ингэж ажлын байр бий болж малын түүхийд үнэтэй мал илүү од үнэтэй болох боломж өрдөнө. Энэ ажлуудыг бид анхаарах хэрэгтэй нэгдүгürt. Хоёрдугаарт нь зах зээл хэрэгтэй. Борлуулах зах зээл. Тэгээ энэ дэр Монгол улсын төр засаг бас онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд одоо Евразийн эдийн засгийн хэлэлцээрт одоо нэгдэ орсон. Энэ хэлэлцээ одоо хэрэгжээд эхлэх юм бол үндсэндээ 70 шиг том зах зээл Монгол улсад бий болно. 3 сая хүнтэй тий дотооддоо энэ малын гаралтай түүхийдээ боловсруулж борлуулах биш. Хэдэн зуун сая хүнтэй Орос, Хятад, одоо Казахстан, за Узбекистан, Киргизстан гэх Төв Азийн орнууд. Энэ зах зээлүүд татваргүй одоо энэ малын түүхийд ноос ноолор бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, мах гарах бололцоотой бол. Одоо ингээд хил залгаа усын туваад одоо 1 кг мах 40-50 мянган үнэтэй байна. Ингээ мах маань одоо өндөр үнэтэй гараад борлдог болчих юм бол малчтын орлого нэмэгдэнэ. За арьс шир, ноос ноолор бүтээгдэхүүнээс боловсруулад үйлдвэрлээд оймс, ноосон цамц, ноосон малгай үйлдвэрлэдэг болчих юм бол тэрийг дагаад энэ зах зээлээр гаргаад борлуулах маш их одоо хэмжээ борлоно. 3 сая хүн биш те 500 сая одоо хүнтэй зах зээл, хэдэн зуун сая хүнтэй зах зээлээр гаргахад. Тэгэхээр ийм байдлаар малын гаралтай түүхийдийг зах зээлтэй болгосон энэ төр засгийн бас хийсэн нэг том ажил бол их уран засгийн газрын энэ Евразийн эдийн засгийн хэлэлцээрт нэгдэ орсон явдал. Баруун бүсэд цаашдаа үйлдвэрлэл технологийн парк өөр аль чиглэлд илүү одоо байршилд байгуулна гэсэн чигтэй байна, төлөвлөгөө байна. За би 22 онд үйлдвэр технологийн паркийн хуулийг их хурлаар санаачилж батлуулсан. За энэ батлуулсан хуулийг амьдрал дээр бодиттой ажил болгох гэж Ховд аймагт хөнгөн үйлдвэр технологийн парк байгуулж цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, зам талбай, дулааны станц, хашаа хороо гэдэг бүх зүйлийн төрөөс төсвөөс одоо хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулж дуусж байна. Одоо энэ дэр хувийн хвшлийнх маань өөрсдөө үйлдвэрүүд барих хэрэгтэй. Сая хэлсэн арьс шир, ноос ноолор бусдад бүтээгдэхүүн, ноос ноолор бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арьс шир бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ үйлдвэрүүд баригдаад ашиглалтанд орчвол татвараас нь хөнгөлөх, эхний 5 жилд нь 100% татвараас хөнгөлөх, 6-аас 10 дахь жилд нь 50% хөнгөлөх юм хуультай байна. Энэ одоо хуулийн дагуу Монгол улсын одоо бүсүүдэд баруун бүстэй, зүүн бүстэй, хангаан бүстэй, говийн бүстэй одоо ийм үйлдвэр технологийн паркууд байгуулад заавал Улаанбаатар гэсэн ганцхан одоо цэг рүү малын гаралтай түүхийд зөөж тээвэрлэх биш. Бүс бүртээ боловсруулах үйлдвэр барьчих юм бол энэ одоо малчтын орлого нэмэгдэх, малын гаралтай түүхийд хаягдахгүй бах, үн цэнтэй болох боломж бүрдэнэ. Тодорхой байршил өөрчилсөн байдлаар яригдсан уу? За дарханд одоо бас яг энэ малын гаралтай түүхийд боловсруулах хөнгөн үйлдвэр паркийн одоо ажил эхлээд явж байгаа. Жоо удаашралтай байна. Улаанбаатарт одоо эмээлт дээр одоо бас яг энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил одоо бас эхэлж байна. За өөр одоо аймагуд бол яг энэ хөнгөн үйлдвэр, малын гаралтай түүхийд боловсруулах үйлдвэрийн технологийн паркууд бол баригдаг байгаа. За бид нар бас баруун бүсэд одоо бас Тосон, Цэнгэл, Суман, Завхан аймгийн дулааны цахилгаан станцтай болсон дэд үтсийн одоо гол одоо асуудал нь шийдэгдсэн. Тийм болохоор одоо бас энэ Хөвсгөл, Аранга, Завхан аймгийн одоо бас малчтын малын гаралтай түүхийд боловсруулах одоо үйлдвэр технологийн парк одоо барихаас төлөвлөж байна. Зэс баяжуулах үйлдвэрийг одоо барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явц үргэлжилж байна. Эхний сонгон шалгаруулалт хийгдсэн тухай засгийн газар мэдгдсэн. Эцсийн одоо шалгаруулалт хэдийд болох уу? Ер нь найдвартай гэдэг юм уу, чанартай үйлдвэр барих боломжийг одоо ямар шалгуур нөхцлөөр хангана гэж үзэж байна. За монголчууд зэсийн баяжмалаа хайлуулж цэвэр зэс гаргах гэж одоо Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойш үндсэндээ одоо 40 гаруй жил одоо хөөцөлдөж ирсэн. 40 гаруй жил. Үеийн үед одоо их хурлын засгийн газар дээр үе одоо Эрдэнэтийн удирдлагуудаас анхаарч ажиллаж ирсэн.
харамсалтай нь одоо хараахан бас ажил хэрэг болохгүй байгаа. Энэ тал дээр Монгол улсын ерөнхий сайд Зандаш тараас тодорхой санаачлаг гаргаж ажлыг хэсгийг ахлагч байгаа бас намайг томилж одоо өнгөрсөн 8 сараас одоо энэ ажлыг бас тодорхой ажлууд эхлүүлсэн. Одоо сайлуулах үйлдвэрийн техник эдийн үндэслэлийг батлуулсан. За энэ батлагдсан зүйн нэрээ тулгуурлаад Монгол улсад одоо 600 мянган тонн зэсийн баяжмалыг одоо хайлуулж боловсруулж 120 мянган тонн цэвэр зэс гаргах үйлдвэрийг олон улсын одоо нээлттэй сонгон шалгаруулалтад зарлахаар шийдвэрлэж эхний ээлжинд 23 улсын 55 одоо компани руу урилга хөргүүлсэн. Энэ урилгыг бол гадаад сууж байгаа Монгол улсын элчин сайдын яамдуудаар дамжуулж, за Монгол улс сууж байгаас гадаад элчин сайдын яамдаар дамжуулж энэ урилгыг хөргүүлсэн. Энэ урилганд одоо 55 компанид урилга явуулснаас 7 улсын 13 компани оролцох саналаа ирүүлсэн. Энэ ирүүлсэн саналуудаас эхний ээлжинд одоо эхний шалгуурыг одоо хангасан 4 компани үлдээд байгаа. Энэ Швейцар улсын компани, Хятад улсын одоо компаниуд үлдсэн байгаа. Одоо энэ 4 компаниуд одоо өшөө илүү Монгол улсад илүү өгөөжтэй байх, хамгийн өгөөжтэй өндөр өгөөжтэй байх ийм одоо хурдан хугацаанд үйлдвэрээ барьж байгуулах, өөрийн гэсэн одоо технологи тоо, за дээрэс нь одоо ийм зэс сайлуулах үйлдвэр барьж байсан туршлагатай, энэ зэс сайлуулах үйлдвэр одоо тийм барьчих санхүүгийн чадвартай гэсэн одоо гол шалгууруудыг тавьж энэ оны эхний улиралдаа багтаагаад зэс сайлуулах үйлдвэрийн одоо цагсламар үйлдвэрийн гүйцэтгэгч одоо хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулнаа. Техник эдийн засгийн үндэслэлээр бол цаг хугацааны хувьд хэдийд ашиглалтанд оруулна гэсэн чиглэлтэй. За энэ үйлдвэр гэрээ хийж хилцэл хийснээс хойш бид 2 жилийн дотор одоо барьж болох гэж бодож байгаа. Энд одоо тийм улсын төсвөөс хөрөнгө гаргахгүй, гаднаас зээл авахгүй, одоо Эрдэнэт үйлдвэрийн одоо бүтээгдэхүүнийг барьцаалахгүй, хувийн энэ одоо гадна дотны хөрөнгө оруулалтыг тийм өөрсдөө оруулаад барих. Эрдэнэт үйлдвэр бол зах зээлийн үнээр зэсийн баяжмлаа Лондонгийн биржийн үнээр нийлүүлнэ. Ямар нэг одоо Эрдэнэт үйлдвэр дээр ямар нэгэн тийм эрсдэл учрахгүй. Эрдэнэт үйлдвэр өөрөө оруулсан одоо барьж байгуулсан дэд бүтцээр цахилгааны шугам, дулааны шугам, зам талбай, төмөр зам, авто зам гэдэг одоо тодорхой бүтээн байгуулалт хийцэн байгаа. Энийгээрээ хувь эзэмшээд явах байдлаар хийн. Ингээд одоо хийх юм бол 2 жилийн дотор энэ ашиглалтанд орчих болов гэдэг одоо урьдчилсан тооцоог бид нэр хийж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ жилдээ багтаагаад гэрээ хилцээрээ баталгаажуулчих юм бол энэ үйлдвэр маань одоо 28 одоо 29 оны үед ашиглалтанд орчих байгаа. 40 жил яригдсан үйлдвэр. Тийм болохоор 2 3 жилийн дотор бас ашиглалтанд оруулах юмсан гэсэн одоо бас төлөвлөлт хийж бид ажиллаж байна. Ер нь одоо байгалийн баялагийг ард иргэдэд өгөөжтэй, хүртээмжтэй тэгш хуваарлдаг байх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд цаашдаа өөрчлөлт гарах боломж байна уу? Таны хувьд бас иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тодорхой саналууд одоо гаргаж байна. 19 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бид нар хийсэн. Энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд 6-гийн 2-т нь байгалийн баялагийг тийм үү одоо болон ирээдүйд амьдрах иргэдтэй тэгш хүртээмжтэй хүртэх гэсэн заалт оруулсан. Өнөөдөр байгалийн баялагын өгөөжийг тийм цөөхөн гэрүүл, цөөхөн компани одоо өргөж хүртдэг. Одоо олон нийт ард иргэд 3,500 иргэн маань одоо харьцангуй Эрдэнэт гэсэн хоёрхан компани одоо ноогдлаа шиг хэлбэр одоо тодорхой хүртэж байгаа. Бус одоо байгалийн баялагын өгөөж ямар ч одоо хүртэхгүй байгаа. 24 онд үндсэн хуулиуд 19 онд батлсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амлиулах одоо ажил хэрэг болгох зорилгоор бид нэр үндэсний баялагын сангийн тухай хууль баталсан. Энэ баялагын сандаа байгалийн баялагын өгөөжийг үндэсний баялагын сандаа хоримтлуулъя. Үүнээсээ ард иргэдээ сүртээд болъё гэсэн хуультай болсон. Энэ хуулинд яг өнөөдрийн байдлаар бол нэг дутагдaltaй заалт нь байгалийн баялагын өгөөжийн 65%-ийг нь ирээдүйдээ хадгалъя. 35%-ийг нь одоо төсөвт одоос дэмжлэг болгож оруулдаг болъё гэсэн ийм заалттай байгаа. Гэтэл яг одоо амьдарч байгаа иргэд маань энэ байгалийн баялагын өгөөжөөс хүртэж чадахгүй байгаа. Байгалийн баялагын өгөөжөөс. Тийм болохоор одоо амьдарч байгаа иргэдэд тийм байгалийн баялагын өгөөжийг хүртдэг болгох үндсэн хуулийн тийм одоо амьдарч байгаа иргэд болон ирээдүйд амьдрах иргэдэд тэгш хүртэх ёстой шүү гэсэн заалт маань одоо амьдарч байгаа иргэдэд тэгш биш байгаад байгаа учраас одоо амьдарч байгаа иргэдэд тэгш хүртээдэг болох ийм одоо өөрчлөлтийг үндэсний баялагын сангийн тухай хуулинд оруулах шаардлага байна. Тийм болохоор одоо иргэдээс одоо энэ үндэсний баялагын сандаас өөрчлөлт оруулах уу, байгалийн баялагын өгөөжийг одоо болон ирээдүйд амьдрах иргэдэд тэгш хүртээх нь зөв үү? Эсвэл ирээдүйдээ 65% хадгалаад байх уу гэдэг дээр одоо бас уулзалтуудын явц биднээс хэлэлцүүлэг хийж байна. Иргэд одоо тодорхой байр суурь хэлж байна. Засгийн газар холбогдох хуулийн төслийг хэдийд боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлнэ гэсэн үг. Энэ бас нэлээд том асуудал учраас тийм үү. Байгалийн баялагын өгөөжийг баялагтай эзэн Монгол хөтөлбөрийн Монгол улсын ерөнхийлөгч санаачилсан. Тэгээ Монголын одоо Монгол улсын 3,500,000 иргэн маань баялагтай эзэн болмоор байна. Байгалийн баялагын өгөөжөөс 3,500,000 хүртдэг болмоор байна.
Тийм болохоор энэ баялагтай эзэн Монгол байх, байгалийн баялаг гэж Монгол улсын иргэд хүртэх энэ одоо бодлогын томоохон асуудал төр бид бол тооцоо хийж, судалгаа хийж, ард иргэдээс бас тодорхой одоо санал асууж байна. Тийм болохоор ингэж яагаад нэгдсэн одоо шийдэл гаргаад үүнийг бас улс орон даяар бас хэлэлцүүлэг хийж цаашлаад одоо холбогдох хууль тогтоомж боловсруулж их хурлд одоо өргөн барьж батлуулна. Тийм болохоор тодорхой хугацаар яг одоо тэдний хэрэг хугацаа гэж хэлэх зүйл одоохон даалга ер нь болж игэл одоо энэ хаврын чуулгандаа бас энэ үндэсний баялагын сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг өргөн барьжвал одоо зөв болов гэдэг байдлаар одоо ажиллаж байна да. Баялагын сангийн одоогийн орлогын төвлөрлөж байгаа нөхцөл байдлаас авч үзвэл иргэн бүр цаашдаа ямар хугацаанд хэдийн хэмжээний хоримтлалтай болох ашиглах боломж өртгөө. За өнөөдрийн байдлаар бид нар үндэсний баялагын сангаас иргэн болгон данс нээгээд өгсөн хуримтлалын санд нь боловсрол, эрүүл мэнд, орон сууцндаа зориул зарцуулахаар мөнгө хуримтлуулж 2030 оноос эхлээд өөрсдөө захиран зарцуулах хэрэгтэй болохоор иргэн болгоны дансанд мөнгө хийж байгаа. Энэ мөнгө маань өнөөдрийн байдлаар 150 орчим мянган төгрөг цугласан байна. Нэг хүнд ногдох нь. За гэтэл 150 мянган төгрөгөөр чинь бид нар боловсролын асуудлыг шийдэж чадах уу, орон сууцны асуудлыг шийдэх үү, эрүүл мэндийн асуудлыг шийдэх үү. Энэ одоо ингээд 2 жилийн хугацаанд хуримтлуулаад ах 150 болж байгаа юм шиг 30 он хүртэл одоо за өсрээд одоо тийм 7-800 мянган төгрөг болох байх. Тийм болохоор бид нэр энэ үндэсний баялагын сангийн хуулинд өөрчлөлт оруулад яагаад энэ 150 мянган төгрөг ногдож байгаа гэхээр ерөөсөө л энэ стратеги орд болж байгаа Эрдэнэ төвлөрд Эрдэнэс 572 компани одоо ноогдол ашигаас л энэ сан бүрдэж байгаа. Тийм болохоор одоо Монгол улсын нутаг дэвсгэр 21 аймагт үйл ажиллагаа болж байгаа бүх уулуурхай ордуудын ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрөөс тийм үү энэ баялагын сан руу ингээд тодорхой ирээдүйд болон одоо амьдарч байгаа иргэдэд тэгш одоо хуваагаад хоримтлуулж эхлэх юм бол Монгол улсын ерөнхий сайд зандаж тэр одоо хэлж байгаа иргэн болгон дансандаа 10 сая төгрөгтэй бол боломж бий болно. Өөрөөр хэлэх юм бол 30 он гэхэд 7 сая төгрөгтэй 700 мянган төгрөгтэй данстай байх уу 10 сая төгрөгтэй данстай болох уу гэдэг дээр л энэ бодлогын томоохон өөрчлөлт хийх шаардлага байна гэж үзэж байгаа. Тийм болохоор иргэн болгоно ядаж нэг дансандаа байгалийн баялагын өгөөж 10 сая төгрөгтэй болгочих юмсан гэдэг дээр Монгол улсын засгийн газар тодорхой ажлууд хийж байгаа гэдэг.